Betterment нойргуудал сэтгэл эмнэлэг гээд Монгол улсад одоо үүдээ нэгээд 4 дахь жил дээр одоо орж ийн. Тэгээд энэ жил одоо бид нар 2 дахь салбараа нээж байгаад маш их баяртай байна. За тэгэхээр манай эмнэлгийн гол үндсэн чиглэл бол ямар чиглэлээр явах гэвэл нэгдүгürt амбулаторийн үзлэг эмчилгээ онцлогоо явагдана. Дээрээс нь өдрийн эмчилгээ явагдана. За тэгээд дээрээс нь бид нар бол физик эмчилгээ, эсрэг засаг эмчилгээ бол хавсарч явагдана. За тэгээд дээрээс нь бид нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Max Plus гэдэг ийм одоо стрессийн түвшинг тодорхойлдог аппаратыг бол шинээр оруулж ирсэн. Энэгээр бол маш богино хугацаанд 3-5 минутын хугацаанд хүний стрессийн түвшинг бол тодорхойлдог энэ аппаратыг оруулж ирээд байгаа. Тэгэхээр манай энэ аппарат бол хэд хэдэн үйлдэлтэй зөвхөн стрессийн түвшинг тодорхойлохоос гадна одоо мэдрэлийн тогтолцооны одоо үйл ажиллагаа мөн одоо судасны хамны одоо чанарыг тэгээд нойргуудлыг нөлөөлж байгаа өвчин зүйлсүүдийг бол одоо богино хугацаанд оншилж одоо онцлох зорилттой. Тэгээд бид нар бол яг хуу ер нь Betterment эмнэлэг бол зөвхөн нойргуудлыг одоо голжилж эмчилдэг байсан болвол оншилж эмчилдэг байсан болвол энэ амбулаторийн түвшинд бол сэтгцийн одоо өөр бусад олон эмгэгүүдийг бол бид нар одоо онцлно гэсэн төлөвлөгөөтэй зорилготой ажиллаж байгаа.